Канада улсыг дэлхийн нийтээрээ ихэвчлэн инх тайван болон эдийн засгийн өндөр хөгжлийн бэлэг тэмдэг болох үйс хамгийн тогтвортой ардчилсан улсуудын нэг гэж хардаг. Гэвч энэхүү өнгөн хүрээний амар амгалан нэгдмэл дүр зургийн цаана тус улсын газар зүй, түүх соёл болон эдийн засгийн маш гүн гүнзгий ангал ширүүн зөрчилдөөнүүд байнга буцадж байдаг. Дэлхийн газар нутгийн хэмжээгээр 2-дугаарт ордог энэхүү аврах том холбооны улсын оршин тогтнох үндэс суурь нь түүхийнхэн туршид геополитикийн болон дотоодын тасралтгүй сорилттой тулгарчсаар ирсэн бөгөөд үүний хамгийн тод хамгийн эрсдэлтэй жишээ бол Канадын Квебек болон Альберта зэрэг мужуудын салан тусгаарлах хөдөлгөөнүүд. Канадын холбооны улсын тогтолцоо нь өнөөдөр хоёр өөр бүс нутагт эрх мэдлийн төлөөх тулааныг хийж байна. Нэг талаас Канадын зүүн хэсэгт орших Франц гэхээр ярьдаг Квебек муж нь өөрийн хэл соёл үндэсний өвөрмөц онцлогоо уусгахгүйгээр авч үлдэхийн тулд олон зуун жилийн түүхэн гомдол үнсэрхэг үзэлтэд тулгуурлан тэмцэж ирсэн. Харин нөгөө талд буй Альберта мужийн хувьд тус муж нь Канадын эрчим хүч болон газрын тосны цөм болсон муж. Иймээс тэд төв засгийн газрын татврын шудраг бус бодлого, баялагын тэгшитгэл болон эдийн засгийн гадуурхлын эсрэг тэмцэж нэг ёсны санхүүгийн бослого гаргаж байна гэж хэлж болно. Энэ хоёр мужид үүсэт буй тусгаар тогтнолын хөдөлгөөнүүдийн гарал үүсэл, хөдөлгөгч хүч, стратеги зэрэг нь өөр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай боловч Канадын төв засгийн газрын төвлөрсөн эрх мэдлийг эсэргүүцэж Канадын улс төрийн газрын зургийг дахин зурах хэмжээний хүчтэй сүрдүүлэг үзүүлж чадаж байгаа нь олонний анхаарлыг маш ихээр татах болоод байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар ярих сэдв нь зөвхөн Канадын дотоод асуудал төдийгүй олон үндэстнүүдээс бүрдсэн улсуудын өөр хэл соёл, эдийн засгийн сонирхолтой бүс нутгуудыг хэрхэн нэгэн дээвэр доор тогтоом барьдаг талаар, мөн олон үндэстнүүдээс бүрдсэн улсууд хэрхэн задралт хүрдэг талаарх геополитик болон эрх мэдлийн хуваарлалтын маш том амьд жишээ бүхий дугаар байх болно. За мөн манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч байгууллагаар BGM Asset Management хөрөнгө оруулалтын менежментийн компани хамтран ажиллаж байна. За BGM нь бол одоо бондын болон үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гол тоглогчдын нэг бөгөөд за өөрийн болон харилцагчдынхаа нийт 60 гаруй тэрбум төгрөгийг үр ашигтайгаар удирдах байгаа ийм мэрэгжлийн хамт олон юм а. Өнөөдрийн дугаарыг эхлээд Канадын Квебек мужаас эхэлжээрэй. Квебекийн салан тусгаарлах үзэл санааг ойлгохын тулд Хойд Америкийн газрын зураг руу ахин нэг удаа анхааралтай харах хэрэгтэй. Хойд Америк төвд Америкийн нэгдсэн улс болон Канадыг нийлүүлээд 360 гаруй сая хүн англи хэлээр ярьдаг. Гэвч тэр их англи хэлтнүүдийн дунд Хойд Америк төвд ердөө 8 сая орчим хүн Францаар ярьж, Франц соёлоор амьдарч байгаа. Тэр бол Канадын Квебек муж. Квебек бол яг л англи хэлээр дүүрэн далай дунд орших Францын арал мэт харагддаг. Энэ ч утгаараа тэдний салан тусгаарлах хүсэл нь улс төр эдийн засгийн шалтгаантай гэхээсэн илүүтэйгээр энэхүү Франц хэлтний өвөрмөц соёлоо англи хэлтнүүдээр дүүрсэн далайн усанд живүүлэхгүй авч үлдэх гэсэн олон зуун жилийн тэмцлийн түүхтэй буюу амьд үлдэхийн төлөөх тэмцэлтэй холбоотой. Квебек муж нь анх Францын колони буюу Шинэ Франц хэмээх нэртэй байв. Гэвч 1759 онд Квебек мужид болсон шийдвэрлэх тулалдаанд Британий арми Францын армийг буц цогсноор энэ газар нутаг Английн иргэшээлт орсон байдаг. Энэхүү түүхэн ялагдсан Квебекчүүдийн ой тойнд бид бол ялагдсан бусдын иргэшээлт орсон үндэстэн хэмээх гүнзгий шарахыг үлдээсэн бөгөөд хожим Канадын холбооны улс байгуулагдахад Квебек мужийн иргэд өөрсдийгөө англи хэлтнүүдийн дарамтанд орлоо хэмээн мэдрэх болсон юм. Англичуудад анд ялснаас хойш бараг 200 гаруй жилийн турш буюу 20 дугаар зууны дунд үеийг хүртэл Квебекийн эдийн засаг, бизнес томоохон үйлдвэрүүдийг цөөн тооны англи хэлтнүүд бүрэн атгах болсон. Харин Квебекийн уугуул Франц хэлтэй иргэд ихэвчлэн хар бор ажил хийдэг, ядуу тариачид эсвэл үйлдвэрийн ажилчдаас бүрдэж байв. Тэнд нутгийн Франц хэлт иргэд хотын томоохон компаниудад албан тушаалаа дээшлүүлэхийн тулд заавал англиар ярих шаардлагатай болж даргийнхын өөдөөс Францаар ярьсан ажилчинд speak white буюу цагаан хүн шиг буюу англиар яри гэж англи эзэд нь доромжилдог байсан гэдэг. Энэ нь Франц хэлт иргэдэд асар их доромжлол болон туссаар иржээ. Улмаар 1960-аад онд Квебек мужид асар том нийгмийн сэргэлт явагдсан нь түүхэнд нам гүм хувьсгал гэж нэрлэгддэг.
Тухайн цагийг хүртэл Квебекчүүд католик сүмийн хатуу номлолт ор нам гүм даруухан амьдарч байсан бол энэ үеэс эхлэн боловсрол эрүүл мэндийн салбараа сүмээс тусгаарлаж орчин үеийн нийгмийг байгуулав. Улмаар тэд өөрийн гэртээ эзэн нь байцгаая гэсэн ураа дэвшүүлж Квебекийн эдийн засаг улс төрийг Франц хэвтнүүд өөрсдөө удирдах ёстой хэмээх үндэсний үзэл давмгаалсан байдаг. Яг энэ үеэс эхлэн орчин үеийн Квебекийн салан тусгаарлах хөдөлгөөн улс төрийн хүчирхэг хүчин болж мэндэлжээ. Квебекийн үндэстний оршин тогтнуулах хамгийн гол зэвсэг нь тэдний хэл соёл юм. Англи хэлний түрэмгийллээс айсан Квебекийн засгийн газар 1977 онд Франц хэлний тухай хууль буюу Алдарт Бил 101 гэх хуулийг баталжээ. Энэ хуулиар Квебект зөвхөн Франц хэлийг цорын ганц албан ёсны хэл болгож мөн гудамжны хаяг болон дэлгүүрийн самбар дээрх Франц үгнүүд англи үгнүүдээс заавал 2 дахин том байх ёстой гэж заасан байдаг. Түүнчлэн хамгийн гол нь тус мужид шинээр ирж буй цагаачдын хүүхдүүдийг заавал Франц хэлтэй сургуульд сурахыг хуулиар шаардсан байгаа юм а. Квебекийн үндсэрхэг үзэл зөвхөн гудамжны жагсаал эсвэл соёлын хөдөлгөөнөөр хязгаарлагдаагүй. 1968 онд Рене Левес хэмээх улс төрч Квебекийн нам хэмээх улс төрийн намыг үүсгэн байгуулснаар салан тусгаарлах хөдөлгөөн албан ёсны улс төрийн хүчин болж Канадын төрийг донсолгож эхэлжээ. Тэдний гол зорилго нь ардчилсан замаар буюу бүх нийтийн санал асуулга явуулж тусгаар тогтнох явдалд оршиж байв. Улмаар Квебекийн нам засгийн эрхэнд гарсныхан дараагаар 1980 онд анхны бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулсан. Гэхдээ тэд уг санал асуулгаар шууд салан тусгаарлах уу гэж асуугаагүй. Харин бүрэн эрхэт байдал холбоо гэдэг маш завьтай саналыг дэвшүүлсэн юм. Үүнийг нь арай энгийнээр тайлбарлавал бид улс төрийн хувьд тусгаар тогтносон бие даасан улс байх боловч Канадтай эдийн засгийн холбоотой хэвээр үлдэж Канад долларыг үргэлжлүүлэн хэрэглэнэ гэсэн утгатай байв. Гэвч тус санал хураалтанд оролцогчдын 59.56% нь татгалзаж 40.44% нь дэмжсэн санал өгчээ. Хэдийгээр салан тусгаарлах үзэгднүүд уг санал асуулгаар ялагдсан боловч Квебекийн Франц хэвтнүүдийн тал орчим хувь нь Канадаас салахыг дэмжсэн нь Канадын холбооны засгийн газрыг маш том цочролд оруулсан түүхтэй. Тэгвэл үүний дараа Канадын засгийн газар Квебекийн ард иргэдийг тайвшруулахын тулд үндсэн хуулиндаа Квебекийн онцгой нийгэм хэмээх хүлээн зөвшөөрөх 2 том гэрээг хийх гэж оролдсон боловч бусад мужуудын эсэргүүцлээс болж бүтэлгүйтжээ. Үүнд маш ихээр гомдож уралсан Квебекчүүд уур хилэнгээр буцалж 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2 дахь санал асуулгыг зохион байгуулав. Энэ удаа салан тусгаарлах хөдөлгөөн маш хүчтэй байсан бөгөөд санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө судалгаагаар салан тусгаарлах хандлага тэргүүлж эхлэв. Канада улс тэр чигтээ сандралд автаж хөрөнгийн зах зээл унаж Канада долларын ханш навс унав. Улмаар санал хураалтын өмнөхөн Канадын бусад мужуудаас 100,000 гаруй хүмүүс Монтреал хотод цугларч бид та бүхэнд хайртай битгий салаач гэсэн том жагсаал хүртэл зохион байгуулсан байдаг. Харин санал хураалтын үр дүн дэлхийн ардчлалын түүхэнд хамгийн ойрхон, хамгийн драматик байдлаар дүүрэн үр дүн байв. Канадын нэг хэсэг хэвээрүүлдэг санал 50.58% саналыг авч салан тусгаарлах санал харин 49.42% санал авсан буюу ердөө 54,288 хүний саналын зөрүүгээр Канада улс хуваагдаж бутархаас аврагдсан түүхтэй. Ингээд 1995 онд улс орноо алдах шахсан Канадын холбооны засгийн газар асар том сургамж авч иймээс тэд 2000 онд Clarity Act буюу тодорхой байдлын тухай хууль хэмээх маш хатуу хуулийг баталсан. Энэ хуулиар Квебек муж салан тусгаарлахын тулд зүгээр нэг 50 дээр нэмэх нь 1% санал авах биш, харин эрт давуу олонхын буюу хамаагүй өндөр хувийн санал авах ёстой хэмээн зааж өгсөн юм. Гэхдээ 1995 оны санал асуулгаас хойш өнөөдрийг хүртэл буюу 2026 оны хүртэлх хугацаанд Квебекийн салан тусгаарлах хөдөлгөөн түүний үзэл санаа унтарсан уу гэвэл үгүй. Харин тэдний арга барил стратеги нь бүрэн өөрчлөгдөжээ. Тэд хуучин шиг шууд салъя гэж хашгирхаан болж илүү ухаалаг, илүү прагматик бас завьтай хэлбэрт шилжсэн. Квебекчүүд ялангуяа залуу үеийнхэн тусгаар тогтнолын төлөөх санал асуулах болон улс орноо хуваах тухай мөнхийн хэрүүлээс залхаж эхэлжээ. Тэдэнд шинэ улс байгуулахаас илүүтэйгээр эдийн засаг болон инфляц, ажлын байрны асуудал илүү чухал болж хувирав. Энэхүү сэтгэл зүйг маш сайн мэдэрч улс төрийн тавцанд маш хүчтэй гарч ирсэн хүчин бол Франсуа Лего тэргүүтээ CAQ хэмээх улс төрийн нам юм.
Тус намын гол бодлого нь дахин салан тусгаарлах асуудлаар санал хураалт явуулахгүй. Гэхдээ Quebec мужийн Франц хэвтнүүдийн үндэсний үзлийг хүчтэй хэвээр байлгах нь. Нэг ёсондоо бол Канадын дотор бид хамгийн өндөр эрх мэдэлтэй хагас тусгаар тогтносон муж байх ёстой хэмээх ийм бодлогыг баримтлах болов. Нэг ёсондоо салан тусгаарлахгүйгээр эрх мэдлээ нэмэгдүүлэх энэ бодлого нь Quebec-чүүдэд маш их таалагдж CAQ нам мужда үнэмлэхгүй засаглаж эхэлв. Quebec муж нь өнөөдөр бодит байдал дээр холбооны засгийн газрын үгэнд ордог жирийн нэгэн муж байхаа хэдийнэ болсон. Тэд Канадын үндсэн хуулийг үл тоомсорлож зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцсэн хуулиудыг батлах болжээ. Тус мужийн засгийн газар нь Канадын хуулиас эрс өөр хууль баталсан бөгөөд биел 21 буюу шашны бэлэгдлийг хориглох тухай хуулийг 2019 онд баталсан нь үүний хамгийн анхны тод жишээ болсон юм. Энэхүү хуулиар тус мужийн төрийн албан хаагчид ажлын байран дээр ямар нэгэн шашны бэлэгдэл буюу тухайлбал мусульман эмэгтэйчүүдийн хижаб, еврейчүүдийн киппа, христ шүтлэгтнүүд загалмай гэх мэт шашны илэрхийлэмж бүхий зүйлсийг өмсөж зүүхийг хатуу хориглов. Энэ нь хүний эрх, шашин шүтэх эрх чөлөөг дээдвдэг Канадын үндсэн хуультай шууд харшилтдагч Quebec мужийн засгийн газар төв засгийн газартаа хандаж энэ бол бидний дотоод асуудал, та нар оролцох эрхгүй хэмээн хүчээр хүлээн зөвшөөрүүлж чадав. Мөн тэд биел 96 хэмээх хуулийг бас баталсан. Энэ хуулиар бол муж дахь Франц хэлийг хамгаалах хуулиа улам чангатгаж Quebec дэх компаниуд төрийн байгууллагууд үйлчилгээгээ зөвхөн Франц хэлээр үзүүлэх зэргийг холбоо ёсоор хуульчилсан юм. Мөн хамгийн чухал зүйл нь гэвэл Канадын цагаачлалын бодлогыг эрс эсэргүүцэж бие даасан бодлого баримталсан юм. Угтаа бол Канад улс нь жил бүр олон сая цагаачлалыг хүлээж авдаг улс. Гэтэл Quebec-ийн засгийн газар бид өөрсдийн соёлтой нийцгүйц Францаар ярьдаг цагаачлалыг л хүлээж авна. Бас тоог нь өөрсдөө бид нар хатуу аргаар тогтооно хэмээх шаардлага тавьж Канадын бусад мужуудаас тис өөр бие даасан цагаачлалын бодлого хэрэгжүүлэх болов. Ингээд харахаар Quebec муж нь салан тусгаарлалт гэхээ сүрдүүлэхээр төв засгийн газраа айлгахаа болсон боловч бодит байдал дээр алхам алхмаар Канад доторх тусдаа улс болон хувирсаар байна. Тэд холбооны засгийн газраас зөвхөн санхүүжилт болон төсвийн татаас авахаас биш бусад бүх дотоод хэрэгээ аль хэдийнэ өөрсдөө 100% шийддэг. Бараг л тусгаар тогтносон шахуу тусгай статустай болж чадсан ийм нэгэн муж юм а. За та бүхэндээ бас нэгэн мэдээллийн чанартай зүйлийг дундуур нь хэлэх гэсэн юм. 1807 онд Ян Бекер хэмээх Чехийн эм зүйч хоол боловсруулалтыг дэмжих эмчилгээний зориулалтаар анх Бехеровка хэмээх ликерийг гаргаж авч байв. Энэ бол 200 гаруй жилийн түүхтэй Чех улсын бэлэг тэмдэг болсон бүтээгдэхүүн. Иймээс зөв цагтаа тохируулан багахан хэмжээгээр хэрэглэхэд насанд хүрсэн хүний биеийн хувьд харин ч эерэг үр дүн үзүүлэх боломжтой. Тэгэхээр Quebec мужийн хувьд нэг иймэрхүү байна. Тэгвэл салан тусгаарлах үзэл санаатай Альберта мужид нөхцөл байдал эрс өөр. Альберта мужийн асуудал нь цэвэр мөнгө болон шудраг ёс хөдөлмөрийн үнэлэмжтэй холбоотой маш прагматик тэмцэл гэж харж болно. Юуны өмнө хэлэхэд Альберта муж бол байгалийн асар их баялагтай муж. Тэд Канадын эдийн засгийн хамгийн гол хөдөлгүүр хамгийн их мөнгө олдог муж нь юм. Альбертачууд өөрсдийгөө маш шаргуу хөдөлмөрлөж, гадаа гандаж, хүйтэнд хөрж, газрын тос олборлож, улсаа тэжээж байна гэж үздэг. Тэдний хувьд газрын тос бол зүгээр нэг түлш биш. Тэдний амьдрал бахархал болж хувирсан онцлогтой. Гэтэл энд нэг асуудал бас байна. Канад улсын хуулиар баян мужуудын олсон орлогоос холбооны засгийн газар татвар хэлбэрээр татаж аваад түүнийг ядуу эсвэл орлого багатай мужуудад бүх канадчуудад ижил тэгш амьдрах ёстой гэх нэрийн дор хуваарлаж өгдөг. Үүнийг тэд тэгш эрхийн зарчим гэж тунхагладаг. Энэ ч утгаараа сүүлийн хэдэн 10 жилийн турш Альберта муж энэ санд хэдэн зуун тэрбум долларыг сул тушаалсан боловч өөрсдөө эргүүлээд бараг ямар ч ашиг шин хүртдэггүй. Мөн Альберта мужийн олсон тэр их мөнгөний хамгийн их хувийг хэн авдаг вэ гэвэл нөгөөх үргэлж салан тусгаарлалт хэмээн сүрдүүлдэг Quebec муж авдаг. Quebec муж нь энэ бэлэн мөнгөөр иргэддээ хямд цэцэрлэг үнэгүй шахам их сургууль байгуулж тансаглуулдаг бол мөнгийг нь олж өгсөн Альбертачууд өөрсдөө харин өндөр татвар төлж хэцүүхэн амьдарч байна гэж үздэг. Энэхүү шудраг бус байдлыг Альбертачууд яг л бид өдөр шөнөгүй ажиллаад мөнгө олоход засгийн газар хүчээр булааж аваад нөгөө залхуу дүүд маань өгөөд байна гихнүүдээр харах болжээ. Гэхдээ Альбертачуудын гомдол үгээр дуусаагүй. Альбертагийн өөр нэгэн том гомдол нь улс төрийн эрх мэдлийн хуваарлалт юм.
Канадын хүн амын ихэнх нь зүүн талдаа буюу Онтарио, Квебек зэрэг мужуудад амьдардаг. Тиймээс сонгуул болоход зөвхөн энэ хоёр мужид хэнийг ерөнхий сайд болгохыг хоёулаа шахуу шийддэг. Баруун талд байдаг Альбертагийн санал үүнд огтосоо нөлөөлдөггүй. Иймээс засгийн газар зөвхөн зүүн талын мужуудад таалагдах бодлого явуулдаг гэж тэд үздэг. Түүхийг сөхөөд үзэх юм бол 1980-аад онд тухайн үеийн Канадын ерөнхий сайд Пьер Трюдо үндэсний эрчим хүчний хөтөлбөр гэгчийг батлаж, Альбертагийн газрын тосны үнийг хүчээр хямдруулж, бусад мужуудад маш хямд үнээр тарааж өгснөөр Альбертагийн эдийн засгийг бүрэн сүрүүлж байв. Гэтэл хожим буюу саяхан энэхүү ерөнхий сайдын хүү болох Жастин Трюдо ерөнхий сайд болцоход байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх нэрийн дор Альбертагийн газрын тосны хоолой барих төслүүдийг гацааж нүүрс хүчлийнхийн өндөр татвар ногдуулж эхэлсэн юм. Альбертачуудын хувьд энэ нь засгийн газар бидний мөнгийг дээрэмдэх нь багтаад одоо бүр мөнгө олох боломжийг минь хүртэл булааж авах нь гэсэн асар том нийгмийн бухимдлыг өдөөсөн байдаг. Ингээд Альбертачуудын хоримтлагдсан тэр их уур бухимдал тэрүүхэн тэндэ байхаа болж жинхэнэ улс төрийн тэмцэл хуулийн дайн болон хувирав. 2019 онд Канадын холбооны сонгуулиар Жастин Трюдо дахин ерөнхий сайдаар сонгогдоход Альберта мужид жинхэнэ дэлбэрэлт болов. Альбертачууд Трюдогийн намын эсрэг 100% санал өгч мужаасаа ганц ч суудал өгөөгүй боловч зүүн талын мужуудын олонхын саналаар Трюдо ялалт байгуулж чадсан. Үүнийг Альбертачууд бид яаж хичээгээд яаж санал өгөөд энэ улсын улс төрд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй байна гэдгээ яс махаараа мэдэрсэн гэж хэлж болно. Ингээд тэд Их Британи Европын холбооноос салан тусгаарлаж гарсан Брекситийн үйл явцаас санаа авч Вексит хэмээх хөдөлгөөн аль биесээр мэддэжээ. Тэд Канадаас салж шинэ улс байгуулъя. Эсвэл бүр Америкийн нэгдсэн улсад нэгдий гэх уриалгыг зоригтойгоор гаргаж өөрсдийн гэсэн улс төрийн намуудыг хүртэл байгуулж эхлэв. Гэхдээ Альберта бол далайд гарцгүй муж. Иймээс тэд тусгаар тогтнож чадсан ч гэсэн олборлсон газрын тосоо дэлхийн зах зээлд зарахын тулд далай хүртэл аврах том газрын тосны хоолой татах амин чухал шаардлага үүснэ. Гэтэл холбооны засгийн газар байгаль орчныг хамгаалах нэр эдлэр эдгээр хоолой барих төслүүдийг удаа дараа зогсоож гацаасан байдаг. Яг үнэндээ бол байгаль орчин гэдэг бол ердөө шалтгаан байсан. Хэрвээ тэдэнд шугам татаад өгчихвөл тэдний тусгаар тогтнолын үзэл санаа улам баталгаажих байсан учраас Канадын засгийн газар байгаль орчны асуудлаар шалтгаан хоолой тавиагүй гэж хэлж болно. Альбертагийн одоогийн эрх баригчид төв засгийн газрын эсрэг ердийн жагсаалт зохион байгуулаад зогсохгүй хууль эрхцэн хувьдч гэсэн тэмцэл хийсээр байгаа. Тэд 2022 оны сүүлээр Альбертагийн бүрэн эрхэт байдлын тухай хууль гэгчийг баталжээ. Энэ хууль нь Канадын түүхэнд байгаагүй маш төрөмгүй хууль бөгөөд энгийнээр хэлбэл хэрвээ Канадын холбооны засгийн газраас гаргасан ямар нэгэн хууль журам нь Альберта мужийн эдийн засаг, эрх ашигт хор хөнөөлтэй гэж үзвэл бид тэр хуулийг чинь Альбертагийн нутаг дэвсгэр дээр огтоосон дагаж мөрдөхгүй гэсэн иймэрхүү товч санаатай хууль болсон. Энэ бол Канадын үндэссэн хуулийг шууд эсэргүүцсэн төв засгийн газрын нүүр зүү халуун ус цацсантай ижил үйл явдал байв. Тэд хэдийгээр салан тусгаарлаагүй боловч өөрсдийн нутаг дээрх холбооны хуулийн хэрэгжилтийг зогсоох эрхийг өөрсдөдөө олгосноор бид өөрсдийнх нь хувь заяаг өөрсдөө шийдэх болно гэдэг хатуу мэдэгдэл байсан юм. Альберта мужийн энэхүү төв засгийн газартай хийж буй өнөөгийн тэмцлийг хамгийн оновчтойгоор дүрслэе гэвэл энэ бол жинхэнэ утгаараа өндөр бооцоотой покер гэж хэлж болно. Тэгэхээр одоо хэдүүлээ задлаад үзье. Хэрв зүүн эргийн Квебек муж Канадаас салж тусгаар тогтнолоо зарлвал тэд далайд гарцтай учраас олон улстай шууд худалдаа хийх боломжтой. Гэтэл Альберта бол далайд гарцгүй их газрын гүнд түгжигдсэн муж. Хэрвээ тэд үнэхээр Канада улсаас салбал тэдний газрын тосыг зөөх галт тэрэг хоолойнууд бүгд гадаад улсын нутгаар дайрч өнгөрөх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл тусгаар тогтнолоо гэхэд тэд эдийн засгийн хувьд өнөөдрийнхөөс ч илүү хүнд байдалд орж бусдын хараат болох эрсдэлтэй. Альбертагийн улс төрчид үүнийг маш сайн мэдж байгаа. Тэгвэл ийм байхад яагаад ингэж тэд салан барина гэдээ сүрдүүлээд байна вэ гэхээр тэд сална гэх үзэл санаагаараа дамжуулан төв засгийн газрыг шантаажлж байгаа гэж хэлж болно. Альберта мужийн одоогийн ерөнхий сайд Даниэл Смит тэргүүтэй улс төрчид ард түмнийхэн бухимдлыг маш чадварлагаар ашиглаж холбооны засгийн газрыг шантаажлж байна. Гэхдээ тэдний жинхэнэ хүсэл нь шинэ паспорттай шинэ улс болгохтон огтосоо биш. Харин тэдний жинхэнэ хүсэл нь бидний газрын тосны бизнест бүү саад бол нүүрс хүч
хөгжлийн өндөр татвараа болвол бидний олсон мөнгнөөс Quebec-ийг тэжээхэ багасгах хэмээх эдгээр шаардлагуудад оршиж байгаа. Иймээс өнөөдөр Канадын төв засгийн газар маш хүнд байдалд ороод байна. Хэрэв тэд Альберта мужийг хэтэрхий их дарамтад шахаанд оруулбал бүрэн эрхэт байдлын хууль гэгч хууль нь жинхэнэ хэрэгжиж, Канада улсын үндсэн хуулийн хямрал ихэлж, улс орны эдийн засаг тэр чигтээ сүрэх эрсдэлтэй. Тиймээс Канадын засгийн газар Альберта мужтай хит хатуу тэмцгээс болгоомжилж, тэднийг илүү аргадаж, буулт хийх тактикийг хослуулан хэрэглэхээс өөр ямар ч олигтой арга харагдахгүй байгаа юм а. Тэгэхээр шалтгаанууд нэг иймэрхүү байна. Өнөөдөр Канадад салан тусгаарлах үзэл санааг эв тодор ярьж буй хоёр муж нь хоёр өөр асуудалтай гэдгийг анзаарсан байх. Quebec мужийн тэмцэл нь цэвэр сэтгэл хөдлөл, үндэсний бахархал, хэд соёл дээр суурилдаг бол Альберта мужийн тэмцэл нь цэвэр мөнгө болон эдийн засаг, татвар болон шударга ёсны асуудал дээр суурилдаг. Нэгнийхэн тэмцэл бид хэн юм бэ хэмээх философийн асуулттай тэмцэл бол нөгөөгийнх нь харин бид юу хүртэж байна вэ хэмээх агуулгатай. Иймээс Канадын засгийн газар Quebec мужтай харьцахдаа сэтгэл зүйчийн байр сууриас харьцаж, харин Альберта мужтай харьцахдаа илүү санхүүч хүн шиг харьцах шаардлагатай болоод байгаа юм а. За ингээд өнөөдрийн та бүхэндээ бэлтгэн хүргэсэн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэнд бас хэрэгцээтэй сонирхолтой мэдээллийг өгсөн байх гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.